Хай. Өнөөдөр намрын дунд сарын шинэ 15 Хятадуудын Евен сарны баярын өдөр ахгүй юу? Тийм болохоор 2 дахь өдөр ч гэсэн амралтын өдөр. Өглөөний хүрээлтээ авъя. Би ингээд за сүүлийн 1 сар гурил будаа чихрээ хориод ингээд байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээ анзаараад байхад за энэ сарын хугацаанд одоо би өглөөний хүрээлт ч юм уу ер нь хүнсний хүрээлтээ авахдаа тэр хүрээлтийн хэмжээ бол харьцангуй багассан цаа. Тэнгүүдээ гадуур гарахдаа би ингээл айгүй их юм иддэг. Тэгэл зайрмаг аль эсвэл сүтэ цай ч юм уу жуус. Тэгэл энэ тэнд торт бичээ ингээл айгүй их юм авч гадуур идэж явдаг гэсэн юм лээ л дээ. Тэрийг одоо анзарч байгаа байхгүй юу? Одоо бол ер нь тэгэх нь амар багассан. Гэх мэтчлэн надад яг ингээд амьдралын зуршилт айгүй их эрүү өөрчлөлт гарсан билээ. Гэхдээ яг ингээ гурил будаа сахараа 100% тэр чигт нь хассан гэвэл ер нь бол худлаа. Гэртээ хоол хийхдээ хүртэл ингээл амтлагч нь тодорхой хэмжээгээр чихэр агуулгацсан л байгаа. Тэгэл гэтээ өөрөө яг мэдэж бол нэг итгэхгүй байгаа. Гэтээ зүгээр ингээ гадуур хоол идэхдээ одоо бүрмэл дахиа ч юм уу те шаржигнуур дахиа энэ төр идлээ гэхэд тэр дахианууд ч гадуураа нэг гурилаар ингээд бүрээд тэгээ шардсан штэ те. Тийм болохоор тэгэж өөрөө яг дангаар нь гурил будаа идэхгүй байгаа ч гэсэн ер нь идж байгаа юмд маань гурил будааны хэмжээ бага зэрэг орсон. Тийм хоолнууд бол ер нь хэд идсэн. Тэгээд дийлсэн сахар бас яг ингэ дийл биш тийм даалт байдлаар бол өдөр тутмал бага хэмжээгээр хэрэглэсэн. Тэгээд бас нөгөө одоо 1 сарын турш хэмжээ тэгээд нэг 2-3 удаа бол мэдээж гадуур найз нөхдөдөө уулзахдаа одоо вайн уух ч юм уу тий. Тэгэхээр яг ингээд маргааш нь ч юм уу нэг жоохон химнэл алдагдчих гад идэм билээ. За тэгээд ингэсгээ дүүлгийн салгын явсаар хэдлээ. Яг ингээд жим маань 1 кг хасагдсан. Гэтэ угаасаа миний зорилтод хасагдах ёстой жим маань 2 кг байсан 1 сарын дотор. Гэтэ би нэг 25 дахь үлээ 26 дахь өдөр дээр нь жингээ утсан чинь 2 кг хассан байсан байхгүй юу? Тэгсэн чинь өнөөдөр болохоор яг 1 сар болсон. Тэгсэн чинь эргээд 1 хил нэмсэн байсан. Тэгээд ерөнхийдөө 1 хил хассан л гэж тооцсон л доо. Гэхдээ зүгээрээ ер нь надад амьдрал маань эерэг өөрчлөлт аягүй гарсан болохоор би бас ингээд юм руу ингээд өлөв толов гэд ингээд итгэх гээд байхгүй. Нэг айтайхан бас ингээд ходоод маань жоохон чихэрлэг зүйлсээ их янаа танаад юм жоохон ухамсартай болсон юм шиг санагдсан. Тийм ч надад жингээс илүү тийм эрүү өөрчлөлт гарч эхэлсэн. Энд чинь нөгөө чихний сар юм чинь би тэгэл цаашаа үргэлжлүүлээл 3 жил нэг юм ер нь эрүүл жиндээ очино гэсэн юм уртын төлөвлөгөөтэй байгаа болохоор нэг гутраагүй шүү дээ. Гэхдээ ингээд яг 30 хоногийн дотор 1 кг хассан. Гэтээ гайгүй ер нь би өөрөөртөө урам ороод гайгүй хаашгүй нэрээ. Намайг бити шоолоор яг илүү хамгийн нийтдээ юмд би бас ингээ гадуур нөхөр хүү хоёртай хамт гарахтаа ингээ тэр хоёроос намайг юм итгэхгүйгээ тэгэхээр бас нэг өөртөө ингэж санаачилж тийм зарим гэдэг ийм ундаа уу гэж хэлдэггүй юм билээ. Тэгээд намайг ингээ дагаад миний аяар өөр нь айлуулах гадуур юм итгэхгүй ч юм эсвэл гэртээ авах хүнсэндээ бас чихэр мэхэр авахгүй болохоор тэр хоёр бас жоохон ингээ эрүүл хоолойд хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр 2 кг хассан байвал яах вэ? Йоо. Тэнгүүтээ манай хүү болохоор 1 кг хассан байвал яах вэ? Йоо. Зарим хүний бүр ингээд жин хасах нь амар хурдан, зарим хүнийх нь арай дэндээ удаа. Гэтэ ер нь нөхөр маань амар нийтдээ за ингээд би үе ингээд за би өнөөдрөөс эхлэж жин хасч эхлэн энэ төр хэл нэг сүртэй зориг тавиал, тоо тавиал ингээд эхлүүлдэг байхгүй юу? Тэгээ тэрний хэлснээс нэг 7 юм 2-7 хоногийн дараа би ч ингээ үцхээр ингээ баг хэврээ шахав за нөхөр маань харин тэр үед дандаа надаас илүү хэл хассан байдаг гэдэг. Йоо баг сонсоод турч тийм үү хааш амар. Гэхдээ энэ талаар би нэг өмнө нэг юм хэлжээг сонсчихсан. Тэр нь болохоор метаболизм одоо юу ч юм те за метаболизмтэй холбоотой гэж энэ ярьсан байхгүй юу? Тэгэд тэр нь болохоор метаболизм нь одоо бага байх тусмаа жин хасахтай айгу уддаг. Метаболизм нь өндөр гарах тусмаа айгу хурдан жин хасчдаг хүмүүс гэж байдаг гэж байгаа байхгүй. Одоо жишээ нь одоо шөнө унтахын өмнө жингээ үзээд
Тэгэд маргааш өглөө босгонгуудаа сэрэнгүүтээ жингээ үзэн нөө 0 орохгүй, ус уухгүй шууд ингээд жингээ үцхэд нэг 400-аас 800 г хасагдсан тийм зөрүүтэй байвал хэвэн гэж үзнэ. Харин 400-аас доошо грамм хасалттай байвал одоо метаболизм нь одоо бага ялгарч ийн гэлүү юу лээ. За нэг тиймэр ярьжсэн. Ер нь турхан арай удаан. Харин жин хിവэрээ байвал маш амархан тархлах шинжтэй хүн гэж ангилдаг гэж нэг ярьжсэн. Тэгээ тэрийг би өмнө нь бас нөө фитнесийн багшаасаа сонсчихсэн. Ер нь тэгж үзт юм лээ. Минийх нэг хаяа нэг харахаар 200-аас 300 г-ийн зүрх үүссэн байт юм аа. Тэгэхээр ер нь жоохон хурдан тархлах сонирхолтой хүн гэсэн үг баг. Би тэгээ саяын сүүлийн сард өөрийгөө бас гайгуужин хасчих байх гэдэг амар өндөр итгэл үнэмшлэр за би одоо ерөнийн сарда дасгал йог хийхгүй айгуул хийжүүл бүр ингээд ядрах байх энэ төр гэсэн. Амар өндөр хүлээлттэй дасгал ерөөсөө хийгээгүй за тэгсэн чи нэг кил хассан байдаг гинэ. Гэхдээ зүгээрээ би бас өмнө нэг амар олон жил баг 2-3 жил ингээ худлаагаасаа дандаа чин хасна гэж яриад тэгэнгүүтээ нэг тодорхой хугацаанд сарч хүрэхгүй шүү дээ. Ингээ богино хугацаанд өөрийгөө ингэж амар хоол хүнсээ хорж аваад тэгэд эргүүлээд одоо ялагдаад гэх юм ааш. Тэгэд эргээд илүү янзын хоол хүнсийг хэрэглээд ингээд бие амар олоо хуурал яваад исэн байхгүй юу. Тийм болохоор ер нь ингээд бие маань бүр ингээ ухаантай болсон. Одоо энэ ингээ хотлоо ярьж хоолоо хасж байгаа дэргээд гинт итч тийм чин тэр үеийн одоо төвчээрийн алтт нь хүлээгээд ингээд чихрээ нөөцлөд байж ш ч юм уу. Тэгээд ерөөсөө чин асуулахгүй байгаах. Ер нь өөртөө нэг тиймэрхүү ихтгэл үнэмшилтэй л байгаад байна. Өнөөдрийн Евенгийн баяраар хятадууд бие биедээ Евен солилцоод бэлгэлээ. Тэгээд компани ажилчдаа бүгдэнд нь ингээд том хайрцаг Евен өгдөө. Тэгээд нөхөр маань бас өөрхийн намайг өтөд Евенгээ гэртээ авчирчил айгуул би идчихнэ гэдэг. Нөхөр маань тэгээд бас тэгээд намайг хурднжийн хасаарай тэггүй л намайг ингэж дагаж байж хаад өөрөө илүү хүчин хасаад ингээ ясаар суулах нь чигшигтэй. Угаасаа тэгэл илүү чин арай багтай хүн бол надаас илүү чин хасаад тахад угаасаа ясаар суулж байгаа хэл та. За тэгээд миний энэ сүүлийн сарын гурил будаа сахара хассан үр дүн нэг имэрдүү. Тэгээд алдаж оноод тууштай байж л үр дүнд хүрэх байх. За бай.